Таныг анхныхаа одоо дугаартаа ураад хөөхөө ингээ Канадагийнхаа өөрийнхөө нөгөө гаргасан энэ нөгөө стади планаар тэгээд энэ анхны юм бод цагаан толгой энэ дээр бас нэлээд удаас ус энэ минийг ингээ хийчихсэн. Тэгээд энийгээ тэгээд өөрсдийнхөө бас сүүл гаргасан хөөхөн бамбарштайгаа ингээ бэлэг болгож байгаа шүү. Энэ ойсон юм шүү. Ойсон. Энийг бүр надаа 2 сар ойж гисэн. Тэгээд бэлгийн дээд нөгөө нэг сарана гэдэг юу гээ? Тийм биш сарана шүү. За залхлаа ямар гоё юм бэ. Тийм. Яг нэг хүний сэтгэл шингэсэн. Яг нэг нэгээр ойсон бамбар ш. Тийм би. Сүнхэн тайлагддаг. Тийм би. За. Энэ бамбар шин тавьчих хэрэггүй. Чиглэлээ юу? Тэгээ. Шэнкч. Окей. Та намайг хүргээд өгөх юм уу? Бид хүүхдийг зүгээр л хаалх хүртэл дагуулдаг. Гэвч үнэндээ ирээдүйн зам руу анхны гэрлийг асааж өгдөг. Зарим хүргэлт замын эхлэл байдаг. Мөрөөдөл рүү ойртох зориг хэн нэгний хүргээд өгье гэсэн үгнээс эхэлдэг. Хүмүүр хаа нэгтээ хүрэх гэж яваа. Зарим нь хол, зарим нь ойр. Сайн байна уу? Сайн байна. Хашаа явах уу? Хаашаа үргээд өгөөч. Харин хэн нэгний хүргэх тэр мөчид бид өөрсдөө ч бас урагшилж байдаг. Хүргэх гэдэг бол зүг чих заах. Нихөө. Ороо болохоос өмнө найзаараа хүргэж өгөөрэй. Аюулгүй зөв зам руу нэг хүний хөдлөөд буцаад ирэх итгэл юм. Хүмүүр ямар нэг зүйлийг хүлээж байдаг. Мэдлэг, боломж, өргөдөж буй ирээдүй. Амьдрал түүнийг нь хүргэж өгдөг хүмүүсээр урагшилдаг. Хүргээд өгье подкаст. Энэ подкаст бол зааж сурах гэж байгаа яриа биш. Энэ бол туулсан замаасаа амьдралд хүргэж өгөх гэж байгаа яриа юм. За ингээд эхний зочноороо Монголын хамгийн анхны одоо оюутан болж очсон. Одоо Солонгос гэж ярих юм бол миний хувьд энэ хүн байхгүй болохгүй гэж боддог. За тэгээд Солонгосын ИВАГ сургуулийн олон улсын стратеги, олон улсын захиргаагаар төгссөн. За багш, мэрэгжилтэн Солонгосын төрийн албан хаагч болтлоо. Итгэл мөрөөдлөөрөө явж буй гал цогтой эмэгтэй Батгэрэл эгчтэйгээ уулзаж байна. Хамгийн анхны зочин болж таныг урьж байгаа. Тэгээ яагаад вэ гэхлээр хамгийн анх Солонгос орныг ерөнхийдөө хаалхын тогшиж очсон. За тэгээд энэ Солонгос оронтой хамгийн анх одоо нүүр тулж уулзсан гэдэг утгаараа таныг одоо урьж байгаа юм аа. За баярлалаа. Тэгээд юуны түрүүн танаа Канадагаас тийм ээ одоо энэ подкастыг эхлүүлж аваад баяр хүргэе. Олон мянган хүүхдүүд Солонгос улсыг зорж очиж байгаа. Тэгээд тэдэрт бас амьдралын чигийг энэ тийм ээ тэдэрт бас маш олон зүйлүүдийг зааж өгөх ийм подкаст байгуултгаа. Тэгээд анхныхан зочноор орж байгаа нэр хүндийн одоо хэрэг байна. Тэгээд боломж тэрээрээ өөрийнхөө туулж ирсэн амьдралынхаа бас сургамжтай бусдад бас ингэж эргээ нөлөөлж чадах хүч тийм ярилцлага болно гэж итгэж байна. Тэгээд за маш их баярлалаа. Тэгээд бид нэр урьж байгаа зочноос хамгийн түрүүнд нэг асууя гэсэн нэг юм асуулт байгаа. Яг Солонгос орныг харахаар яг ийм 20 настайчууд, 30 настайчууд гэдэг яг ингэ 10 насаараа бэлтгэл хийж амьдардаг нэг ийм одоо арт түмэн штэ. Яг тэрнтэй ижилхэн бид нэр Солонгосын одоо бүр их сургуулийн бэлтгэлийн түгээд одоо нээчихсэн байж байгаа. Яг энэ утгаараа бэлтгэл гэдэг үг бол маш чухал. Энэ бэлтгэлгүйгээр хүн ямар ч боломжийг өөртөө татах боломжгүй байдаг гэж үздэг. Тэгэхээр таны хувьд яг таны амьдралд энэ бэлтгэл ажиллагаа яаж хийгдэв? Яг энэ одоо сууж байгаа одоо Батгэрэлтэй гэрэл Сарана гэдэг энэ хүн дээр ямар одоо бэлтгэл ажлууд байж та энэ гой боломжуудыг өөртөө авч амжилтанд хүрвэ гэдгээс хаваалцаач. За манай монголчууд чинь хинэггүй шүү дээ тийм ээ. Юмыг төлөвлөн гэж бол манайханд бол байдаг үг л дээ. Мэдээж яг хүний амьдрал гэдэг зүйл яг төлөвснөр бол болдоггүй тийм ээ. Гол нь зөв явах хэрэгтэй. Зөв мөрөөдөлтөө тэрийг хэрэгжүүлж чаддаг сэтгэл зүйн тэнхээтэй сэтгэлийн хаттай байх хэрэгтэй. Тэгэхээр яг Солонгос улсын хувьд бол бүр багаас нь ахуулаад тийм ээ. Тэд нар бол 50 хэдэн сая хүн амаас дотроос одоо өөрөөсөө өдий зэрэгтэй хүрэхэд төлөвлөгөө гэдэг нь маш чухал. Солонгос ээж нарыг мэдэн шүү дээ тийм ээ. Яаж сургуульд оруулахын тулд тэднийг бүр хар багаас нь бэлддэг вүлээ. Манай монголчуудын хувьд бол ер нь хинэггүүдээр төлөвлөгөөгүй. Тэгээд дураараа
тийм ээ. Нэг иймэрхүү бид нар цаан чанар байдаг. Гэхдээ нэг талдаа сайн өгөө нөгөө талдаа муу. Яг л бүх юм заавал робот шиг гэдэг юм уу тийм ээ. Өглөө болгон 7 цагт босоод тийм ээ фитнест яваад яг ийм робот шиг амьдрах юм бол хүн бол яг тэр дунд нь одоо burn out буюу бүрэн шатлалт орж дуусна. Тийм учраас Монгол хүний язгуур мөн чанар гэж байдаг л да. Бидний онцлог, солонгосчуудын онцлог гэж байна, монголчуудын онцлог, англи, америкчуудын онцлог гэдэгтэй яг адилхан. Мэдээж энэ дэлхийн иргэн болохын тулд бидний энэ хорвоо ертөнцийн дээр амьдарч байхдаа амжилт бүтээлтэй амьдрья гэж бодвол мэдээд хөгжил гэдэг зүйл маш чухал. Улсын хөгжил бол цэвэр хувь хүний хөгжилээр тогтож яадаг. Тэгэхээр өнөөдөр Солонгос улс бол үнэхээр дэлхийн эхний 10 туу тийм ээ магадгүй одоо эхний 1-2-т явахаар үлгэр жишээ гэдэг юм уу юм үнэхээр одоо бүтээмж өндөртэй өөрсдөө үнэхээр K-pop-оор дамжуулаад Солонгосын соёл гэдэг зүйлийг бол дэлхийд дахинд маш сайн богино хугацаанд брендинг болгож чадсан ийм улс. Бид нар ч бол энэ чинь хотын хүн амтай дүүцгүүц 3 сая гарах нь хүн амжтай тийм ээ. Хүний хүүхдүүд яа сайхтар юм бэ гэж боддог тайлбар. Гадны хүмүүсүүдийн яг тэр амжилтанд түрээд байгаа аргачлалыг өөр юм шиг буулгаж авчираад тэрнээсээ багч болов одоо юу гэдгийг дадлуулж чадах юм бол амжилтанд хүрч чадна. Тэгэхээр мэдээж юмыг харьцуулж болно. Харьцуулахдаа цайныг нь олж хараад өөрийнхөө одоо байхгүй өнцгтөрөө суулгаж чадах юм бол 20 наснда та тийм төлөвлөгөө гаргаж чадчихвэл тийм ээ 5 жилинд одоо бид нар 10 жилээр биш одоо 3 жилээр ирдэг болсон. Өмнө нь бол одоо 20-тангууд бол 30-тангууд 40-тангууд 50-тангууд гэж ярьдаг байсан бол одоо 3 жилийн дараа таны үр дүн ямар байх вэ? Илүү богинохон болсон маш богинохон болсон тийм. Монголчууд маань дандаа л 1 сарын 1-нд бүгд л дэлхийд даяараа л ахalta. Одоо 2026 онд тийм ээ турнаач гэдэг юм уу? Солонгос хэлтэй болно ч гэдэг юм уу? Эсвэл одоо би 50-наас гарна гэж одоо ахал амлах л та. Тэгээ эргээд нэг бодоход одоо 50-ндаа гараачгүй 20 жил болсон тийм ээ. Тураагүй одоо 30 жил болсон ч юм уу байгаад ахal та. Гэхдээ эцсийн үр дүндээ хүн өөртөө төлөвлөгөө тавина гэдэг бол өөртөө амлаж байгаа амлалт. Тэр амлалтаа та өөртөө гүйцэтгэж чадахгүй нэ гэдэг хин хохирох уу? Хөрөөл хохирдог байхгүй. Тийм байна. Би хүүхдүүдэд ингэж их зөвлөдөг байхгүй юу? Чи ерөөсөө 3 цагийн дотор нисч очоод солонгосын соёлтой нүр тулнаа. Тэгэхэд ингээл яг нөгөө таны хэлдэгтэй ингээд бүр уналт гэл юу ийм яагаад ингэж наатай хоол идэг чи яа хоол идэхгүй байгаа юм бэ гэдэг нөгөө манайхан ч солонгосчууд хоол идэг гэдэг нөгөө өвгтэй сайн нөө гэдэг те нөгөө тэгсэн чинь тэрнээс ахуулаад ингээд нөгөө нэг соёл гэдэг зүйлтэй нүр тулдаг учраас энэ 3 цагийн одоо соёлын ялгаа гэдэг зүйлийг гаргаж өгөх одоо тэр зүйлүүдийг бид нар бас хийдэг байхгүй юу. Таны хувьд бас яг энэ 3 цаг та хамгийн анх нөгөө солонгос явж байсан үе рүүгээ нэг очиж 3 цагтэй донгоцон суугаад очиход танд бас ямар байваа тэр одоо гой дурсамжуудаас асуулцаач. Хойд Солонгос гэдэг л улсыг бид нар мэддэг байсан. Тэгээд би олон улсын харилцааны дээд сургуульд орохоос өмнө Улаанбаатар коллеж гэдэг одоо сургуульд бас орж исэн. Тэгээд яг тэнд би төгсөөгүй ч гэсэн дараа нь одоо олон улсын харилцааны дээд сургууль руу шилжиж ирсэн. Тэгээд яг 90-ад оны үед чинь юун одоо тийм ээ өмнөд Солонгос гэдэг юм уу тийм ертөнц бид нарт бас хаалттай байсан дөнгөж нэгдэж эхэлж исэн. Миний хувьд бол яг би чи 10 дугаар ингээд төгсөөд аавынхаа хүсэлтээр эмч болох гэж исэн. Тэгээд би 2 жил нөө хин бичгтэй айгу муу юм болохоор 2 жил өсөрж исэн. Тэгээд сэтгэлээр готарсан. За би яавал одоо эмч болохгүй одоо би их л муу одоо тэ ухаан мотоо өгт юм байна гэдэг. Тэг яг Улаанбаатар коллеж чи хамгийн анх юуны ангаах ухааны их сургуулийн 2 дахь байрлаж исэн. Ийм жижигхэн өрөөнд. Тэг яг би чи өөрөө нөө хэл шинжилэлч гэдэг юм утга уран зохиол тэ жүжиглэх бүжиглэх ийм авьяастай хөгт чинь. Тэнд ингээд ороход нүдний шилтэрийн залуу сууж исэн. Тэг тэр бол одоогийн бол одоо Улаанбаатар коллежийн бүгд мэдэх байх л та. Юун сүнжээ гэж одоо том захирал маань сууж исэн. Тэгээд айгүй сонин монгол хэлээр ярьсан. Тэгээд дада тэр нэг айгүй сонирхолтой санагдсан байхгүй нэг юм дуудлагатай. Тэгээд би зарим нь ойлгохгүй. Тэгээд намайг маргааш та ингээд ирээд те манад одоо ингээд тэр чи Улаанбаатар коллеж гэдэг ч нэрээ аваагүй зөв хэлний курс хийсэн байхгүй. Тэгээд маргааш та манад сургалт юуны дээр шалгалт өгөөрэй гэсэн. Тэгээд би маргааш нь өглөө шалгалт өгөө би нэгээр орж исэн. Яг өөрийн дотоод нэг өгдөл гэж үйдэг. Хүн одоо юу гэдэг ээж аав эмч учраас эмч болох хэвээр. Тийм ээ. Одоо нөгөө өвөө маань инженер учраас инженер болох хэвээр гэсэн юм байдаггүй. Дотор байгаа тэр өөрийнхөө хүсэл мөрөөдөл тэр авиас тийм өгөгдлөө айгуу сайн мэдчихэвэл их зүгээр юм болоо. Тэгээ би чинь 2 жил одоо ангаахт одоо хөрхийн юм аав намайг бүр эмч болчих гээл гэрээс нэг эмч гаргачих гад тэгээ чадаагүй. Тэгтээ би яг Улаанбаатар коллеж гэдэг юм уу энэ одоо сургуульд би анх ороод нэг жил ч хүрээгүй. Тэгээ надад хэл айгуух сонирхолтой байдагс би өөрөө орос сургуульд өгсөн учраас тэр үед чинь бичиг цаас одоо юу гэдэг ном дэвтэр юуч байхгүй шүү дээ.
Тэгээ бид нар солонгос хүмүүстэй айгу сонирхолтой санагддаг гэсэн тийм ээ. Тэр хүмүүсүүдэд бид нар чинь орсоор өгвөл англиар ингэж яриад одоогоор ярих юм бол гайд юм л да. Тэгээ бид нар чинь дагж яваал тэр хүмүүсүүдээс нэг үг үсэг сурчих гад. Тэгээ солонгосын элчингийн би чинь одоо шашных нь одоо тэр сүм өмдөнд дагж яваал тийм ээ. Ер нь солонгос хэлийг сайн сонсохынсан радиог ингэж дуургаж байгаа. Ингээл амьдаа одоо юм сонсдог юм л хайгаад байгаа байхгүй. Тэгээ одоо эргээ бодсон шүү дээ. Магадгүй хойд солонгосын тагнуулуудын ярьдгийг сонсдог гэсэн юм уу? Шөнийн 2 цаг жоохон өнгөрөнгөт ингээд шажигнаад нэг хойд солонгос юм шиг үлээ. Тэгээд бид тэрийг гिचингүүл сонсдог гэсэн байхгүй. Тэр хэдхэн минут байж чаддаг гэдээ тасарчдаг. Тэгээд би одоо тэрийг ойлгодог юм бол та. Тэгээд бид нар тэр хэмжээгээр тийм ээ одоо юм сонсох, үзэх юу ч байдаггүй. Тэгээд солонгос үний хажууд бид нар дагж явдаг. Тэдрээс нэг ганц үг үсэг ойлгох гэж тэгэл гэрийн цэвэрлж өгнө, хүүхдийн харж өгнө те. Тэгэл ингээл одоо юу тогтчих гол ингээл инээдэлтал тийм хамгийн сайхан. Тэгээ би чи 16 7 настай байсан. Яг гоо тэр үед бол нэг бас нэг солонгосны хүний одоо хайрыг татаад гэдэг юм уу те. Хүн ер нь юм зөв хандлагатай байх хэрэгтэй. Одоо хинч биш одоо бид нар ч гэсэн ингээл 40 50 хүрж байгаа гэхэ те. Надад та цалиа өгч байгаа бол хэдэн төгрөгийн цалиа өгөх юм. Тэгэд надад яах юм биш. Би энэ хүмүүсийн сэтгэлийг яаж татаж чадах вэ те. Хүн чин сэтгэлээс одоо хандсан хандлага, үг, үйлдэл болгон буцаагаад амьдралд одоо айгүй том бэлэг болж ирдгийн хэрээр би тэр нэг суян гимшиг гэдэг тийм ээ тэр 90-ад оны ихээр шүтээсийн нэг давхуртээс хоолны газрын одоо тэр юн хянгсуг гэж нэг хч байсан, ан бёнгсуг гэж нэг хч байсан. Тэгээ тэрийг бид нар ануужигч нөгөөт нь оюуны агч гэдэг одоо зарим монголчууд айгүй сайн мэдэн тэгээ тэд нар маань одоо жоохон монгол хэлтэй. Тэгээ би анх удаа тэдний компани одоо тийм ээ бүх зардлын даагаад солонгос улсад би ямар ч сайн хэлэхгүй байхдаа сар гарan баха би 4 5 айлаар хомстей гэж ирдэг шүү дээ. Хомстейр би тийш очижсэн. Тэгээд яг анх удаа намайг аав маань явуулахгүй гэд. Тэгээ би ч уйлаад ингээд би чинь энэ манай оюун нэгч намайг авч явах гээд штэ гэдгсэн чи аав нэг онгоцны билетийг дааж өгөх гээд тэгээ тэрийг одоо ааваас гоох гэж манай оюун нэгч манай гэрт ирээд тэгээд миний солонгосны юун саран гэдэг байхгүй юун сараныг одоо бид нар ингээд хариуцлагатай авч явчаад тэгээ бүтэн сар болчоод манай компаниас одоо энэ хүнийг ингээд солонгос улсын соёлтой танилцуулчаад ирье гэсэн. Энэ бол яг би эргээд утгад ямар азтай юм бэ те гэхээс илүүтэй чин сэтгэлээсээ бид тэр хүмүүстэй хандаж харилцсан учраас бас тэгэж одоо тийм боломж надад олцсон юм болов уу гэж боддог. Ер нь анх удаа очиход айгүй тийм далайн гэдэг юм уу нэг чиглэг. Надад яагаад ч нэг юм байны өрөөнд хав халууны ус дотор байгаа халууц шиг юм шиг тэгэж анх удаа солонгос бууж хахад нэг юм сонин ингээд далайн өнөртэй. Тэгэл юу мөхчм юм бэ гэж хөлсөл бид нар чинь нэг угаасаа бэлэг танхаа одоо тийм ээ ийм сайхан салхитай хүүт улс орны анх удаа буужсэн. Тэгээд өөрхий чаваас нэг бууган гутлаа би юу гэж бодож ирэхээр яг юм үзээгүй хүн шиг те гэхтээ вау тэргээл тэхгүй шүү гэж бодвол бүр амар урсан хараад өрдөөсөө ийш тийш одоогийн бодоод байхад тэр чи 92 3 он гэдэг чинь их эртнийх л байна л та. Тэгээд мэдээж яг тэр үед чинь элчин сайдын яамч 91 он тийм ээ солонгос Монголын дипломат харилцаа энэ жил 35 жилийн ой. Одоо 35 жилийн 30 жил Монгол солонгостой хамтарсан гэхээр бас л эсний хүн байгаа үгүй. 35 жил гэдэг чи амар хугацаа. Тэрний 30 жил нь та тэр чигээрээ амьдрал нь солонгостой холбогдчихсан одоо ажиллаж байгаа. Тэгээ эргээд нэг харахад яг 30 жилийнхаа 18 жилийн би солонгост худалдааны төлөөлөгчөөр ажиллаж амьдарлаа. Анхны монголчуудын холбоог байгууллаа. Төрийн бүх ажлуудыг синхронны орчуулгыг гал халуун насандаа гэдэг юм уу хийж илээ. Солонгосын төрийн албан хаагч гэд сол хэрэг хөгтчихсэн. Сүүлийн одоо хийсэн зүйлүүд те. Та одоо ингээд бүр Юан их сургуулийн профессор бүр ингээд Кюзүний багшаар очичихсан ингээд байж байна. Одоо яг энэ талаараа бас гоё бид нарт. Би хэзээ нэг зэрэг багшлагаасан гэж их мөрөөддөг гэсэн л дээ. Манай өвөө өөрөө бас тийм дипломат хүн байхгүй. Тэгээд тийм манай юу гэр бүл бүгдөө л яг ийм дипломат тэгээ хэл шинжлэх хүмүүс байдаг. Алим алимныхаа модноос хол ундаггүй гэдэгтэй адилхан. Хүн бол яг өвөг дээдсийнхээ өгөгдлөөр одоо яг л тэр замналаар явдаг юм байлээ. Тийм тэрэндээ ч бас адилхан би бас одоо ном бичдэг ч гэдэг юм уу тийм ээ хичээл үндэсний хэмжээний одоо юу гэдэг хичээл заадаг ч гэдэг юм уу ихтгэл лекц тавьдаг ч гэдэг юм уу яг тэрийг л хүн дагдаг юм байлээ. Тэгээ Юаныг сургууль нь болохоор Юан Янген гэдэг солонгос номер 1 том Чеяк Феса буюу имийн том үйлдвэртэй. Тэгээд би 2 3 сургуулиас сая өнгөрсөн жил одоо урилга авсан. Тэгээд урилга авахдаа би нэг юм бодсон визний сургууль гэж одоо их болсон. Би визний сургуульд орохыг хүсээгүй. Мэдээж хоёрдоо ч их юм бол тэр сургуулийн одоо үнэт зэмцүүл алсын хараа тийм ээ түүх их чухал гэдэг юм бэлээ. Тэр манай Юаныг сургууль чинь болохоор Юан Кимберли гэж групп. Өнгөрсөн жил манай ерөнхийлөгчөөс бүр манай групп бол шагнал авсан юм бэлээ. Тэр маань юу гэхээр зэрэг
Сэлэнг аймгийн Тужийн Нарсыг 23 жил одоо ой модны одоо хөрөнгө оруулалт хийсэн их том групп байдаг. Тэгээд тэр утгаараа ч одоо манай Монгол улсад айгүй ээлтэй гэдэг юм уу. Хоёр дахь гэх юм бол энэ компанийг одоо энэ сургуулийг одоо үүсгэн байгуулсан хүн нь Солонгосын маш алдартай одоо эх оронч хүн байдаг. Юиран Пакса буюу те Юиран доктор гэж хүн байдаг. 1800 онд одоо Америкт гараад тийм ээ. Тэгээд тийчээ одоо юу гэдэг суралцаад мөнгө олоод бизнес хийж явахдаа 1910-ад оны үед бол эх орондоо буцаж орж ирэхлээр мэдээж 1910-ад оны үед бол Солонгос өвчин зовлон тийм ээ одоо тийм ядууралтай байсан. Тэгээ тэрийг нь харангуутлаа Солонгосын хамгийн том эмийн үйлдвэрийг буюу тухайн үед арт иргэдэд эмчлэх үйл хэрэгтэй бол тэр хүн зүтгээд одоо 27 том группийн нэг нь Юан одоо University буюу Юаны их сургууль. Би нэг мэдгүй одоо эргээд нэг бодоход амьдралын анх дахь чангатагч болгоны хийж исэн юм уу гэж боддог. Тэгээ Юаны их сургуулийн би хамгийн анхны Монгол буюу тийм ээ гадаад одоо багш болсон. Тэгээд Юаны их сургууль бол нэг ч гадаад оюутан байхгүй онцлог нь. Тэгээд Монгол бас тэгээд Орос гэдэг юм уу тэгээд гадаад оюутнуудыг авах ийм төлөвлөгөөтэй сая би 7 сараас ахуулаад хагас жил шалгалт өглөө. Тэгээд захирал намайг та ястаа үнэхээр маш олон юм бидэрт чин сэтгэлээсээ хийж өглөө талархлаа. Эсрэгээ та манад ингээд сургууль багш болоод ингээд шалгалт өгөөч. Тэгээд тэгээд нэг харамсалтай зүйл нь болсон чи би Тэгим Гюсү буюу тийм ээ одоо юм төсөл хариуцсан багшаар шалгалт өглөө. За боллоо. Тэгээд тэр чинь Солонгосын Гюйгчон буюу боловсролын газар ингээд тийм ээ нээлттэйгээр зар өгд юм билээ ш. Тэгээд тэнцээ 140 хүн өрсөлдөөд би нэгээр нь гарч ирээд за ингээд болчихвоо. За нөгөө визний асуудал. За виза авах гээд хөөцөлсөн чинь манай Монгол улс нэг зэрэглэл доогор. Одоо Монгол улсын иргэн бол багшийн виз гарахгүй гэсэн. Одоо айгүй харамсалтай санагдсан. Одоо тэгээд энэ маань өөрөө юу гэхээр цаад утгаараа монголчуудын одоо үнэлгээ гадаадад ямар байна гэдгийг эндээс би харсан. Тэгээд дахиж би сая 9 сараас ахаад бэлдээд Чоним Гюсү буюу үндсэн багшаар одоо ахаад Гюйгчонд зар нээлттэй тавьдсан байлаа. Гэхдээ энэ удаадаа бол тусгаалan зөвхөн 9 саранд буюу Батгэрэл зориулсан Гюйгчонд одоо ингээд тийм ээ зар тавиад тэгээд тэрнийхэн дэстараагаар яг тэр ярих хэвээр ярилцлага тэр одоо шалгалт бүгдийг өгөөд тэгээ одоо баг өчигдөр ИСАВ гэж ярьж байгаа тийм ээ. Тэргээр би одоо яг Солонгосын Юаны University-гийн анхны Чоним Гюсүгээр би одоо батлагдаж орсон. За баяр үргээ. Амар халуун халуун бүр ингэж дөнгөж авсан. Тий албан тушаал читрхэн гарсан. Заавал одоо Сеулийг сургуульч гэдэг юм, Ёнсогийг сургуульч гэдэг юм уу те, Мёнгмүндэ гэж ярьдаг тийм ээ. Нэртэй байх сургууль орж болно л да. Тэгтээ зорилгоо аягуулсан тодорхойлох хэрэгтэй. Би энэ Ёнсогийг сургууль, Сеулийг сургууль төгсөөд тэгээд би дараа нь юу их вэ? Сургуульч аяг богинохон байхгүй да. 2 жил үү, 3 жил үү, 4 жил үү тийм ээ. За одоо манай ч урд зөвхөн визний төлөө сургуульдаар ингээл яваад байдаг бас залуучууд бас байдаг. Визний төлөө сургууль тийм ээ чанартай болон чанаргүй сургуулиудаар явна гэдэг бол хүний амьдралын нас хэдвүлээ маш харамсалтай байхгүй. Тэгэхээр хурдхан шиг нэг мэрэгжил болж аваад богинохон хугацаанд чанартай сургаад төгсөөд тэгээд тэр ажлын байран дээр буюу Солонгосын зах зээл дээр байна уу Монголынхаа зах зээлд ирнэ гэдэг бол хамгийн том үр дүн. 20 настай мөртлөө хүсэл мөрөөдөлгүй хүмүүст бид нар хөтлөж үздэг. Манай хүний нөөцт. 75 настай мөртлөө хүсэл мөрөөдөлтөд шатж байгаа хүнийг бид нар идэр залуу гэж ярьдаг байхгүй. Тэгэхээр энэ насаар одоо хүмүүсүүд чи 20 настай учраас чи өнөөдөр залуу хүн шүү гэдэг энэ бол манай хүний нөөцт бол яригдах байсан. Хүсэл мөрөөдөл гэдэг маань зүгээр нэг юм мөрөөдөд яваад ах биш. Ямар нэгэн зорилготой бид нар бүгд ирж байгаа. Магадгүй Намсалмаа гэдэг одоо юм ихтэй тийм ээ өнөөдөр Канада гэдэг энэ одоо юу гэдэг мэ төвийг ямар байхаас нь ямар болтол нь одоо би хийсэн чи өөр чинь мэдэн тийм ээ ийм жижигхэн газраас одоо ийм том сургууль шиг хийнэ гэдэг нь энэ тууштай зам байхгүй. Тэгээ чин сэтгэл танд байна тийм ээ хандлага байна. Өнөөдөр боловсрол гэдэг зүйл аюул чухал. Өнөөдөр бид нар дээд сургууль төгслөө Харвардын сургууль төгслөө гэдэг дээд боловсролтой гэсэн үг огтхонч биш. Хүн биш өнөөдөр энэ хорвоо ертөнцийн дээр одоо 17 18 дугаар зууны үеийн энэ дээд сургуулийн систем нуран унжид. Одоо хүн байх л хэрэгтэй болсон. Өнөөдөр дээд боловсрол гэдэг бол хүний одоо сэтгэлийн боловсрол бол хүний дээд боловсрол юм а гэж. Анх ингээл оюутан болоод очиж явахад чинь амар тайвны Намсалмаа гэл Монголд чинь аваараа л оглоо шүү дээ. Тэгээд тэгсэн чинь Солонгос цоцож. Монголоос ирсэн Намсалмаа олцсон. Аав нэр байх. Тий аав нэр байхгүй. Монголоос ирсэн Намсалмаа хаана ингээд нөгөө нэг эмти болоод тэн дээр би нэг очиж тараад амар олон ингээд нэг баахан архитектурын профессорууд ирсэн. Хүүхдүүд нь шинэ нэлсэгчт нь байгаа. Тэгээд тэнд ингээл хаа байсан хойно хахад чинь наашир гэж тайзан дээрээ гаргаж ирээд. За одоо чи өөргөө танилцуул.
Ингээд нэг анх ингээд би яг тэр хаа байсан хоолоос тайз руу алхаж явах. Надад тэр ийм богино хугацаанд бүр ингээд амьдрал нүдний өмнө рүү ирэлжилт юм. Юу ярих вэ гэдэг? Би одоо ингэ юу ярих хэрэгтэй юм лээ. Би чинь зүгээр өөрийнхөө зүгээр өмнөөс үзэл бодлыг илэрхийлэх биш юм бэ. Монгол орны төлөө илэрхийлэх юм биш үү? Ямар ачаа вэ гэл тухайд тэр их одоо ингэж ирж исэн тэр мэдрэмж одоо л надад байдаг. Хамгийн ихний үг бидний үдлээ. 안녕하세요. 저는 몽골에서 온 윤사랑입니다. тийм ээ. Сайн байцгаана уу? Би Монголоос ирсэн тэр байна шүү дээ. Хичнээн унган Монгол одоо солонгос хэлтэй байлаа гэд би бусдаас ялгарах юутай юм байхгүй та. Чи яг солонгос хэл унган ярьж болно. Гэтэ чи Монголоос ирсэн. Чи Чингисийн үр садуу. Альскул одоо юу гэдэг нүүдэл чинь үү тийм ээ. Альскул чи юу хийж чаддгийг танаа монголчууд юугаараа ялгардыг гэж асуухад би түүхээ мэдгүй бол нөгөө инженершгүй хэлсэн шиг түүхээ мэдгүй хүн ой төрсэн сарвагч. Одоо их олон сарвагчингууд одоо дэлхийд явж байгаа л да. Тэгх тусмаа одоо би шинэ хүний солонгост очихоор ингээд өөрөө ирэхгүй юу гэдэг юм дээ. Нэг юм шүдээ зуусан гэдэг юм уу те. Одоо худалдаа хажуудлын танхим гэдэг маань том байгууллага л да. Худалдааны төлөөлж гэдэг бол би чи маш олон том одоо албан тушаалтай хүмүүсийн дунд гэдэг хаад тэд нар бидрээс илүү түүх юм судалсан байдаг байхгүй юу. Чингис хаан тэрний одоо хөөс орхтон бих хатан чи хэдэн үүтэй вэ гэдэг бодоод юу лээ гэдэг өөрөө ирэхгүй сурж байгаа байхгүй те. Тэр гээд ховлын хаан чи хэдэн оноос хэдэн оны хооронд сурч. Тэгэхэд би бүр эхлээд аюу ичдэг гэсэн байна. Тэгээд өөрөө ирэхгүй би түүхээ судалж эхэлдэг юм байлээ. Үгүй тэр чин тэгсэн гэдэг. Би эх орныхоо түүхийг гадны хүнээс сонсчоод тийм үү. Нөгөө талдаа би гоовлж болохгүй. Худлаа яриад манайхан айгүй ядуу байхгүй юу да тий. Одоо ингээд дотор ингээд бүгдөө жирийгээл ингэж одоо ингээд унтаал тий. Манайх чи айгүй ядуу гэж ярьжсэн ч хүүхдийг би сонсч яадаг тийм ээ. Тэгэхээр эх орноор одоо тийм бахархан гэдэг нь та хэр зэрэг эх орноо мэддэг, өвөг дээдсээ мэддэг. Ер нь эх орноо муулж гэсэн би солонгос ямар ч залуу нэг мэддэггүй. Ямар ч настай хүн мэддэг. Тэд нар өөрсдөө бахархдаг байхгүй. 70-80-та брокколид байгаа манай эминэр шүү дээ тийм ээ. Бүгдээрээ адилхан ингээд бүржлэгдсэн толгойтой шүү дээ. Би чинь брокколид толгойтой хэлдэг байхгүй. Тэд нар маань өөрсдөө ингээд хоол идэхдээ над руу орчоод солонгос руу ирдэг тий. Гэснээр хоорондоо хүү эн чинь солонгос хэлгүй мэн гэдэг байхгүй. Тэгээ би заримдаа яг тэр үед юу гэж боддог гэхээр ямар ихтгэлтэй юм бэ тий. Гадаад одоо бид нар долмаа ч юм уу жамц юм маань хоолны газар нэг хоёр солонгос орж ижиж тэнгүүл айгүй бол ээгээ сууж байгаа та. Хүү чи айлаа орчуулад хэлээд гэжтэй ийм гэж хэлнэ. Тэгэхэд солонгосууд эсрэгээрээ бүр тийм гүрнистгүүтэй болцсон. Эдгээр бүгдээрээ солонгосоор ярих хэрэгтэй. Тэр бол айгүй том юу гэдэг үндэсний гэдэг юм уу ихтгэл гэдэг юм уу өөртөө солонгос улс бол ямар ч настай хүн нь байна ямар ч залуу хүн нь тийм ээ. Манай солонгос улс бол нэр хүндтэй. Эдгээр угаасаа одоо тий кимбаб кимчиг мэдхгүй байна гэдэг байхгүй. Тэгэхээр манайхан болохоор айгүй нэг бодлын соёлтой өгөө нөгөө талын хэтэрхий өөртөө гიშгүүлж тийм ээ үндэснийхээ соёлыг мэддэггүй учраас нэг тийм хандлага ер нь юм бол хоёр талтай л да сайн бас муу тал байдаг учраас аль талаас нь ер нь харьцуулж бодох тийм ухаан бидэрт байж ивэл хүний нутагт бол өөртөө нэг доош нь хийлгэчгүй тэгтээ бусдын бидэд дэрлэх гэж тийм ээ дэвсгэх тийм эрхүүл бол бид нар байхгүй учраас ер нь бол гадны нутагт хүн өөрийгөө мэддэг бусдыг хүндэлдэг тийм ээ чи ээж чи юм бол аав чин багш бол гэдэг нэг юм мэрэгжил шууд тулгадаг нэг юм байдаг тий. Одоо нэг тийм хүүхдүүд их байна л да. Ялангуяа би өөрөө салбарт нь ажиллаж байгаа болохоор яг одоо хүүхдүүд би ямар мэрэгжилтэй болох вэ? Миний ингээ мэрэгжил яг юу байвал зүгээр үү? Ингэж сонгодог. Гэхдээ сонгохдоо сүүлийн 5 жил, сүүлийн 3 жилд хамгийн эрэлттэй аль нь вэ багшаа гэж сонгоод байна. Тэгэхээр нөгөө талаараа би харахаараа мөнгө илүү одоо мөнгөн дээр илүү гарах гэсэн мэрэгжлүүдийг сонгох гэдэг юм болов эсвэл одоо хүнд хэрэгцээтэй байгаа мэрэгжил дээр илүү очих гэдэг юм болов гэж хүүхдүүдийг дүгнээд байгаа юм л та. Тэгэхээр таны үед яг одоо энэ хамгийн ингээд everyday happy одоо өдөр болгон би аз жаргалтай байх тийм мэрэгжил яг юу юм бэ гэдэг дээр та. Яг социализмын үед гэдэг биш одоо социализмын сүүлийн үеийн бүтээгдэхүүн баггүй 90-ад он гэдэг чинь. Тэгээ тэр үед бол ингээд нэг гой найзтайгаа хөтөлцөж явж байгаад ингээд манай найз одоо юу гэдгийг ангаарт шалгалт өгöd би бас ингээд дагаад ангаарт шалгалт өгчдөг байла. Үгүй бол ээж аав гэж хүчээд тийм ээ. За чи бол одоо тийм удам юм учраас ийм байх хэрэгтэй. Би чи жүжигчин болох гэж үзээдлээ. Үгүй бол ингээд явсараа байгаад одоо би дипломат ингээд тийм ээ олон улсын харилцааны ангийг би сургуулаа төгсөөд ер нь хүн өөрийгөө сонсож сурах хэрэгтэй. За Монгол ухаанд бол 13 наснаас хүн төлөвшсөн гэж үздэг. Буюу одоо 6 дахь ангиас гэсэн үг. За солонгосын би бол одоо яг солонгос байсан учраас солонгосыг ярьж байгаа шүү тийм ээ. Яг солонгос мэдээж тодорхой хэмжээгээр дэлхийн нэг өнцөг мөнөөс мөн. 13 наснаас нь эхлээд 6 дахь ангиас нь эхлээд одоо төрөлдсөн хай скулд буюу
ахлах сургуулиуд бий болж эхэлж байгаа. Би нэг Инчоны Чонгнад амьдардаг байхгүй. Чонгнагийн яг тийч ингээд харахад айгүй том юм хотхон байдаг. Тэр зөвхөн биеийн тамирын одоо төрөлцсөн сургууль. Тэнцээс одоо Солонгосын бүхэл тэр дэлхийн одоо аваргууд тийм ээ одоо олимпийн аваргууд төрдөг газар гэж байгаа байхгүй. За өшөө бас BTS дээр төгссөн тийм ээ хай скул байгаа. Би одоо тэдний бас ингээд регионынхан тийм ээ одоо зооныхан захирал хийж явж байгаа. Тэгээ эдрээс би ингээд харахад юу гэхлээр зэрэг хүүхдийн авьяасыг одоо бүр хүүхэд гэхээр бид нар заавал 6 настай ч юм уу үгүй л 17 8 настай хүүхдэл одоо мэрэгжлээ олох хэрэгтэй гэж боддог. Одоо бид нар ч яг үнэлэхэд өөрсдийнхөө өнөдөр учрыг олоогүй л яв. Хүүхдлээс суралцдаг юм бил яг үнэлэхэд. Одоо бид нар ингээл залуучуудтай хөгжих хэрэгтэй гэж боддог үгүй шүү дээ. Би өөрөө ямар байгаа юм тийм ээ. Би өндөр хүүхдтэй заахаас илүү өөртөөгөө өнөдрөө тулж ажиллах хэрэгтэй тийм ээ. Өөрийгөө олох хэрэгтэй. Солонгос ч юм бол 60 70 гууд эд улс орны үндэстнээ одоо авч явж байна тийм ээ. Гэхэд манай Монголд одоо 60 70 гууд одоо хаач байгаа хүүхдүүдэд хараад тийм ээ. Одоо үнэхээр одоо тэтгэврийн нас гэх тийм ээ. Тэгмээрг байгаа хгүй юу задалмаар байгаа. Мэргэжил гэдэг зүйл бол насан туршдаа явдаг юм. Тэр мэргэжлэр одоо харамсаж байгаа маш олон байгаа шүү дээ. Би одоо төрийн албаагч маш хичээл заадаг. Сүүлийн би 10 жил бол төрийн албаны зөвлөл, төрийн албаагчд яамдад маш олон хичээл заасан. Тэнд залуу насандаа гэдэг юм уу тийм ээ ээж авахаа одоо яг миний насынхаа л да 40 дөнгөө 50 дөнгүүд одоо магадгүй эдгээр маань ингээ харахад ингээ бүр гал нь утарцсан. Юу хэр зэрэг тэр ажилд хайрг байхгүй да. Тэгэхээр тэр хүн эхлээд хийж болно. Гэтэ удах тусам унтардсан билээ. Тэгээ ахиад би өөрийгөө олмоор байна гэсэн хүмүүс надад их хэлдэг. Тэгэхээр өөрийгөө олно гэдэг маань чи зүрх сэтгэлээсээ хар багаасаа юунд дуртай вэ? Би ээж аав нараас хэлдэг байхгүй. Битгий үр хүүхдүүдийн энэ бидний шиг анх ингээд харж маш олон далавчтай төр тийм л та ингээд олон төрлөө. Энийг нэгдэж ээж аав угаар нь хугалдгийг, хоёрдож 10 жилийн багш нар угаар нь хугалдгийг хамгийн аимшигтай. Энэ өөрөө юу хэр зэрэг тэр хүүхэд ингээд нэг юм магадгүй юм өөр төрлийн юм хэлбэртэй байл да тийм ээ 10 жилийн багш нар хамгийн урмаар нь хугалдаг угаар нь хугалдаг хүмүүс байдаг юу гэдэг чи муу хүүхэд чи сууж яагаас ахлахгүй таад байгаа өнөөдөр одоо энэ хүмүүжлийн систем нуруу унжаа гэдэг манай багш нар ээж аа аягуулс ойлгохт хүүхдээ сайн анзаал за энэ хүүхд юу хүсээд байна үнэхээр та үр хүүхдээ сэтгэлийн одоо юу гэдэг тарчлаантай тийм ээ гонигтай амьдрахыг хүсээгүй бол хүүхдийг өөрөөр нь тавиад ямар юм хийж суралцж байна юунд дуртай алдаж сурах хэрэгтэй. Өнөөдөр хүмүүс алдаан сая юу байдаг. Алдаагүй хүн бол юу ч хийхгүй юм баггүй. Зүгээр л ингээд бусдыг хараад те битгчин зориалчаад хойно суугаад өө чи тэгээч өнөөдөр ёс зүйтэй хүн гэж хэнийг хэлдэг юм бэ? Ёс зүйтэй хүн гэдэг үгтэй тийм ээ өөрөөрөө байж өөрийнхөө үн цэнийг энэ дунд бүтээж чадсан хүнийг л гэхдээ алдаа бол зөвийн төлөх алдаа буруу одоо тийм ээ зүйл хийгээд алдах гэдэг юм хоёр бас янз байна л да. Хүний нөөцийн мэрэгжилтний нүдээр Монгол залуусын одоо потенциал хаана очоод гацдаг вэ? За би хүний нөөцийн аудиторыг Samsung корпорациас авч ирсэн. Монголд ганцхан хүний нөөцийн аудитор байдаг. Үндсэлтэй ч гэсэн би одоо 4 жил өглөө хөтөлбөрөөр би хүний нөөцийн аудитор Батин Батгал гэдэг юм ээ. Олон жил би бас үндсэлтэй бас өглөө хөтөлбөртөө бас ажилласан. Тэгээ эндээс би нэг юм харахыг хүсдэг л дээ. Юу гэхээр хүний нөөц гэхээр хүмүүсүүд одоо юу гэж ойлгодог гэхээр нэг байгууллагын одоо ажилд авдаг, ажлаас халдаг хүн гэж ойлгодог. Хүний нөөц human resource гэдэг өөрөө үг маань өнөөдөр чиптергийг ярьж хахад нэг хүүхэд төржил байгаа. Монгол улсын иргэн, магадгүй Англи, Америкт тийм ээ Солонгос төржил байгаа. Энэ бол Монгол улсын яндашгүй нөөц байхгүй. Хизээч үгүй болохгүй. Сая жилийн дараач Монгол улс оршин тогтно. Гэхдээ монголчуудын 1000 жилийн дараах, сая жилийн дараах өвгдээд тавь тэрхгүй. Чингис хаан ч гэсэн хүннүү гүрэн магадгүй хүннүү гүрний одоо тэр модон шаниуч бас өмнөх өвгдээдсэн харж л өөртөө итгэл үнэмшил аваад би өвгдээд шгэ би тэдний хийсэн ажлын үргэлжлэл бий чадна гэж өөрөө өөртөө мотивац авч ирсэн байгаа шүү дээ тийм ээ. Гэтэ ямар ч амжилт үүсэ тийм ээ. Хойно шавар шалбаагүйгээр тийм ээ. Ямар нэг сориггүй амжилт гэж хийж байдаггүй. Амьдрал гэдэг зүйл бидэд юу сургадаг вэ гэхээр зэрэг чи өөрөөрөө л бай. Үнд зэн зүйлээ хадгал тийм ээ. Өөрөөрөө байна гэдэг нь дураараа байх гэсэн огтхож биш. 90-ад оны үед шүү дээ тийм ээ. Хүний эрх гэдэг үг Монгол улсад орчуулагдаж орж ирсэн. Маш буруу орчуулагдаж орж ирсэн. Human right гэдэг үг шүү дээ тийм ээ. Хүний эрх гэдэг үг огтхож биш. Human хүн right гэдэг бол зөв гэсэн утгатай байхгүй. Хүний зөв эрх гэж юу хэлээд байгаа юм бэ те? Хорвоо ертөнцийн аль одоо өнцөгт хүн амьдарч ээж болно. Тэгэхээр зөв байна гэдэг ийм нэг
өгөгдөл байна л да. Тэр үндэстэн болгон зөв амьдрахын тулд өнөөдөр хорвоо ертөнцийн байгаа хүн төрлөختөн зөв амьдрахын тулд өөр гэсэн үнэт зэн зүйлийг бүтээгээд тэргээрээ бусдад одоо үлгэрлээд тэр үн цэнийг үргэлжлүүлэн одоо үр хөвгтөдөө өвлүүлж явдаг юм байна л. Манай монголчууд одоо тийм зөв байх гэдэг үг, хүн байх гэдэг нэг юм хоёр үгэн дээр үн цэн тогтож идэг юм шиг санагддаг байхгүй. Хүн зөв байна гэдэг маань өөрийгөө ихэд олцсон хүн зөв байна. Өвгдээц хүндэлсэн хүн зөв байна. Тэгээд хүн хязгаарын зэт явна. Энэ мэрэгжил гэж юу юм бэ? Дээрүүд бол одоо бид нар ингээл эмч багш гэдгээд явж байна тийм ээ. Дээрүүд бол ямар мэрэгжил байсан юм? Хаан гэдэг мэрэгжил байсан байна. Тэгээд түшмэд гэж мэрэгжил байсан байна. Хатан гэж одоо мэрэгжил байсан байна шүү дээ тийм ээ. За манайхан ингээл нэг хатадтай гэж ярьдаг. Чингис хаан ч их олон хатантай байсан. Хөөе олон их нэртэй байсан юм. Тэр өнцгөөс харж болохгүй. Тэр үед нь шүү дээ тийм ээ. Монгол хатад гэдэг маань орчин цагаас орчуулагч юм Монгол одоо эмэгтэй улсын хурлын гишүүн тийм ээ эмэгтэй сайд байхгүй да. Хатан ухаан гэхэл аюу тесвэртэй хатуу жилтэй биш шүү дээ. Хат гэдэг маань хүний одоо дотоод сэтгэлийн тийм ээ одоо тесвэр төвчээр байхгүй. Өвгдийн сургаал гэхэд бид нар нэг настай хөгшин хүний сургаал гэж ойлгоод байдаг. Үгүй. Худ Монгол бичихт энийг боох юм бол өвгүн гэж бичнэ. Өвгөн гэдэг үгийг. Энэ нь өвөн гүн гэсэн утгатай. Өвөн гүн сургаал гэдэг маань өөрөө юу гэхлээр зэрэг бидний Монгол ухааны тийм ээ үнэт зэн зүйл тэр дотор нуугдаж буй тийм ээ одоо энэ хорвоо ертөнцийн зөв зогслын бид нар үнэт зэн зүйлээр юу болно юу болохгүй болохгүй гэдэг зүйл маань бид нар юу байдаг гэхээр зэрэг дэлхийн хууль гэж байна шүү дээ тийм ээ. Дэлхийд дээр юу хийж болдог вэ? Яаж бид нар одоо дэлхийг одоо хөндлөж тийм ээ хайрлж шүтэж биширч яваад энэ байгаль дэлхийгээ тэр чигээр бид нар одоо үр хөвгтөдөө уламжлуулахаа гэдэг бол Монгол ухаан гэж бид нар яриад байгаа юм л да. Өнөөдөр одоо юу гэдэг өвөр Монгол дээр ч тийм ээ эмч инженер байдгүй шүү дээ. Тийм үү. Угаасаа чинь одоо юу гэдгийг нэг соёл судлаач тийм ээ одоо туйлч зураач гэдэг ингэ явдаг байхгүй. Энэ нь өөрөө юу гэхээр тэд нар яг хойд хэсгийг л хамгаалах өв соёлыг хамгаалж үлдэхэд үүрэгтэй хүмүүс байхгүй. Тэгвэл Монгол улс бол тусгаар улс байхгүй. Тусгаар улс учраас өнөөдөр хамгийн түрүү стратеги ч юм уу тийм ээ эмч цагдаа байх юмнууд шүү дээ тийм ээ улс учраас яг энэ үндсэн одоо яг ажлууд өнөөдөр манай Монголд хэрэгтэй байгаа учраас бид нар тэрнээс харах хэрэгтэй. Их мөнгө олох мэрэгжил гэдэг айгүй айцтай байхгүй. Өнөөдөр 3 жилийн өмнө их мөнгө олдог мэрэгжил 3 жилийн дараа алга бол. Тэгэхээр хүн зүрхнээсээ дотроосоо хүсдэг мэрэгжлээ авсан тохиолдолд та насан туршдаа аж жаргалтай өөртөө ихтэй тийм ээ. Тэрийг хийх болгондоо өнөөдөр мэрэгжил гэдэг юм зүйл зөвхөн мөнгө олох бас нэр биш байхгүй. Тэр мэрэгжлэр одоо би жишээл магадгүй амтан дайртай хүн байл та. Тэгээд Солонгост одоо манай сургууль гэхэд тийм ээ амтныг одоо тэр нэг юу яадаг асардаг гэх юм уу да. Одоо тэрийг одоо монголоор ямар мэрэгжлийн болоо амтанд хайртай хүмүүсийн одоо манай данг байгаа байхгүй. Тэгэхэд бид тэр хүмүүсээс очиод асууж байгаа. Чи яагаад энэ амтны одоо тийм ээ энэ одоо ветеринарын одоо яг ангид орж байгаа л би нохоон таартай, би мууран таартай. Тэгээд чи өссөн нь юу гэхээр би амтныг тийм ээ энэ хүмүүсүүдээс хамгаалах гэж тийм ээ. Би энэ нохоо чи ямар ч хэлгүй, муур чи ямар ч тийм би эрх ашигыг хамгаалахын тулд би өнөөдөр энэ гэтэл тэр хүүхэд өнөөдөр би сарын цалин тэд авч байгаа учраас тэр энэ үнц нь байгаа. Үнц нь өн өртгийн бид нар ялгаа гаргацсан байхад би бол одоо хичээл заахта хамгийн ажиглалтай байхгүй. Тайзан дээр гараад бигээ зогсоход хүнд энэ оюуны мэдлэгийг ингээд өгч ингээд миний хамгийн ажиглалтай. Магадгүй би настаа одоо баг 80 90 одоо энэ өндөр нислэх хаа гэж би боддог. Яг оюуны ажил гэдэг хүмүүс их өндөр нислэх байхгүй. Миний удам угсаачсан дандаа 90 100 гарсан хүмүүсэд учраас би яг энийгээ одоо ингээд хичээл заагаад гээд явахаар би өөртөө ингээд тийм ээ хамгийн аж жаргалтай хүн болж хувирдаг учраас хамгийн аж жаргалтай зүйл чи тийм ээ ямар зүйлийг хийж гэн тэр чин чиний ирээдүйн тийм ээ аж жаргалтай та оюутан байж үзсэн байна. За тэгээд одоо мэрэгжилтэн байж үзлээ, багш байж үзлээ. Тэгээд одоо засгийн газрын одоо тэгээд даалгавар биелүүлэх гэд маш олон зүйлийг хийж үзсэн хүн. За дээрэс нь бүр одоо сая тэгээд Солонгосын төрийн албан агч хүртэл боллоо. Тэгээд төрийн албан агч буюу бас энэ маань тэгээд багш л та тий. Бүгдээрээ ингээд нэг ийм алхамаар ингээд нэг явсан ажлууд байгаа байхгүй юу? Тэгээд энийг харахаар ингээд таныг хамгийн их ганцаардуулж исэн. Танд одоо ингээ хамгийн ингээ хүнд цохилт болж исэн. Тэгээ тэрний араас гарч ирээд ингээ амар хамгийн одоо тийм том өсөлт нь яг аль хэсэг дээр байваа. Би өөрийгөө одоо дээд сургууль төгсчлөө, тийм ээ, магистр доктор авчлаа. Одоо ингээ зөвлөх багш болчлоо, тий. Хүний нөөц гэл. Тэр бол зүгээр зөвхөн миний л хов хүний л тийм ээ. Одоо чин сэтгэлээсээ гэдэг юм уу олж авч байгаа туршлага. Энэ туршлагуудын эсгээр ингээ харж байгаа би сураагүй зөндөө
Би өөрийгөө болчлоо гэж хизэж боддгоо юм билээ. Хүү ер нь за би болчлоо гэх юм бол жагсаалтаас гарчдсан юм билээ ер нь. Тэгэхээр хизээж болоогүй. Чи 20 настай байсан ч 50-таач байсан ч 60-таач байсан хүний нэг хамгийн нэг заавал сурах ёстой зүйл бол би хөгжих ёстой гэж бодсон ёстой. Би маш олон удаа унсан. Маш олон удаа одоо амьдрал намайг сорьсон тийм ээ. А энэ дээр нэг л юм бодох ёстой. Юу гэхээр зэрэг би ямар буруу хийчихвэ гэж бодох ёстой юм билээ. Би унтаад маргааш өглөөс ирдэггүй нь хорвоод тийм ээ. Хайртайчсан хайн хамт авсан дордгүй нь хорвоод тийм ээ. Өнөөдөр бид нар ингээл амьдралдаа одоо гомдлоод ингээд явж байгаа үед шүү дээ тийм ээ. Насандаа энгийн амьдралаар амьдарч үзээгүй. Насаараа эмнэлгийн цонхны цаанаас бидний амьдралыг хараад тийм ээ. Ямар гоё юм бэ? Би энэ эрүүл хүн шиг алах юмсан гэж бодож байгаа ч хүн энэ ороод маш олон байгаа шүү. Одоо од байх гоё л доо. Тэнгэрээр дөрөө од байдгийг. Од биш тод байх хэрэгтэй байхгүй хүн. Амьдралдаа тод байна гэдэг маань тод онцгой өнгөтэй тийм ээ. Өндөр нансалмаа гэдэг нь өөр гэсэн өнгөтэй шүү дээ. Гэрэл сараанаас өөр гэсэн өнгөтэй байхгүй. Энийг хинч дуурайж чадахгүй. Хизээж хинийгч битгий дуурай. Зүгээр үлгэр жишээ авч болно тийм ээ. Надад маргааш зовлоо ирэхэд нөгөөдөр жаргал ирнэ. Гэтэ зөв амьдрал гэдэг бол айгүй том философитой. Бүр хөөрхөн шувуу үртэл нэг 3 юм бороноос ингээл тэ жижигрэл ингээл далавчаар ингээд яж хахад бүр үр хөвгтэй ч өнөөдөр хайдаг тийм ээ. Үр хөвгтэй одоо үн цэнтэй гэж боддгоо. Амьдралын үн цэнийг тийм ээ өөрийнхөө одоо амиа ашигыг бодоо явж ивэл бус нь надад ямар хамаатай юм тийм ээ. Би ингээд надад ашиггүй бол чи яв гэл тийм ээ. Энэ буцаагаад ганцаардал төрөгдөг. Ганцаардал гэдэг зүйл шүү дээ тийм ээ. Хоёр янздаг байхгүй. Хар цагаан талын ганцаардал гэж үүдэг. Нэг нь болохоор дураараа гэдэг юм уу тийм ээ. Одоо өөрийгөө ботсон амжихын үзлээсээ болоод би байх тусмаа миний зам жижигэрнэ. Бид байх тусмаа бидний зам өргөн болдог байхгүй. Нөгөөт нь ганцаард нь болохоор өөрийгөө олох. Хүн ганцаард сурах хэрэгтэй байхгүй. Өөрийгөө тэврээд гараа явдаг тийм тэнхет байх хэрэгтэй. Юу гэхээр зэрэг бид нар хизээж ээж автагаа бид нар насан туршдаа хамт байхгүй. Найз нөхөд ч гэсэн тэгэж ярих юм бол мөнгө хизээж цуг байдгүй. Насан туршдаа надад бол найз байдаг гэж би итгэдэггүй. Яалаа найз бол би өөрөө өөртөө найз гэж боддог. Яа тэгэхээр намайг ойлгох үнтэй би өөрөө ч учрыг олоогүй хаад би яаж бусдын учрыг ойлгох юм? Би өөрөө ч учрыг өнөөдөр хүртэл би олоогүй шүү дээ. Би ингээд заримдаа ингээд айгүй ингээд багшигээл явж байгаа. Гинт би бачуурмаар санагдал те уурлах бухимдах. Ер нь хүн биш дээ сэтгэл хөдлөлөө удирдах сурах хэрэгтэй. Хитрхи тогтоо томоотой гэл ингээд шилэнүүд царайлчаал ингээд өөргө дараалах юм бол нэг өдөр би сэтгэл готролт орно. Хит их уйлж чаддаггүй. Хэд газар юм шиг үлдээд хүн чинь асуудалтай байдаг байхгүй. Хүний гомдоохгүй. Тэгтээ өөрөө бас гიშ хүлжихгүйгээр амьдрын гэдэг бол зүрх тарих хоёроо би тэнцвэртэй авч явна. Бид нар машин барьдаг шүү дээ тийм ээ. Машин барихад бид нар чинь ингээд дандаа хаацлах гэдэг үстэй. Ажгүй ингээд ердөөсө тормознор дарчих явахгүй бол явахгүй шүү дээ. Яг надад яа чи амьдрал машин бариад яг явж байгаа юм шиг дээ. Заримдаа би тормослно. Тийм ээ. Яг ингээд ийм даваа гүвэ ч гэдэм ямар нэгэн саадрагшил би тэр үдэл хаалал гарвал машин эвдэрнэ дээ тийм ээ. Тэгэхээр яг ийм хааз одоо тормоз хоёроо би яг сэтгэл амьдралдаа яг тааруулаад бусдад бас нэг төвггүй шиг яг тэдэд бас тус болчоор гэхдээ өөрийгөө бас гიშгүүлж болох. Бас нэг ном бичиж байгаа би. Тийм биш үү? Тийм дээ. Тэгээ содаас дижитал мөнийн хэвпэ гэж үүдэг тийм ээ. Тэр нь одоо яг манай монголоор харах юм бол дижитал юу длээ нэг зохиолчтой эвлийн хороо монголоор бол тий. Тэгэхээр анхных нь би одоо бас гадаад гишүүнээрсээ 5 сард очсон. Ямар гоё юм бэ? Гэхдээ яг хүн нэг юмараа монголчуудыг та ингээд аюу гоё бас тий. Яг Солонгосын тавцан дээр бол үнэхээр гоё үнцэнтэй гаргаж өгч чадчихагаа юм байна. Солонгос улсын ерөнхийлөгчийн зэрэглэлийн синхроны орчуулагч гэж байдаг. Одоо тэрнийх нь би нэг орчуулагч нахгүй синхроны орчуулагч. За синхроны орчуулагч бол одоо юу гэдгийг их ёс зүйтэй байх хэрэгтэй. Үе үеийн ерөнхийлөгчээр орчуулгыг би хийжсэн. За хамгийн ихнийх бол ном өхөн ерөнхийлөгчийн айлчлал. Тийм эртнээс үү? Тийм би нэ. Монгол солонгосын зүгээр бараг юу ч түүхэн харин шүтэ би ч одоо 30 жил гэдэг чинь чам. Тийм ном өхөн ерөнхийлөгч та Пакнэ, Имён Пак те үе үеийн би яг солонгосын ерөнхийлөгчийг хойно ингээд суугаад орчуулга нь хийжсэн. Бас энэ бол хүн болгонд бол ерөөсөө болтохооргүй байхгүй гоё боломж үү. Би бас өөрөө ч мэдэхгүйгээр одоо би номдоо оруулах гэж байгаа. Тэр юу гэхээр зэрэг Samsung корпорац гэж байна. За эн чинь Samsung гэдэг чинь 3 од гэсэн утгатай байхгүй. 3 хүүтэй. Эцэг их нь 3 хүүтэй одоо Пакжигийн ерөнхийлөгч тий одоо юу бааш та. Тэгээд яг эдгийнхэнтэйгээ хамтарч ингээд ажиллаж байхад одоо 27 жилийн өмнө юм уу та би одоо манай Солонгос одоо хуурай аав маань Солонгосын батлан хамгаалахын нэг маш өндөр албан тушаалтай байхгүй. За тэгээд аав маань надад нэг ингээд энийг хүний орчуулгыг миний охин хийгээд өгөх гэдэг надад би чи юун саран гэдэг нэртэй шүү дээ. Тэгээд тэгэхэд чи миний охин одоо том охин маань жоохон сэтгэн сартай.
Тэгээ нэг хүнд орчуулга хийлээ би. Тэгээ Монголд ирээд нэг юм 3 давхар байшин тэгээд орчуулга нь хийгээл хоцгоны дугаагаад л нэг 2 жижиг нохоо тэр миний хариуцсан явж исэн. Тэгээ тэр хүн ямар хүн байсан бэ гэхэлэр зэрэг одоогийн энэ Samsung-гийн E-гийн ерөнхийлөгчийн төрсөх Минхи гэдэг хүний би хувийн нэрийн бичиг байсан. За. Одоо би энэ өвдөөс мэддэггүйсэн байхгүй. Тухайн үед би Samsung гэдэг одоо ийм чанжаа жипхэм үйлдвэрлэл компани эзэн багтаа гэж бодохгүй юу. Тэгээ одоо эргээд бодохдоо яхаа Батлан хамгаалахын шугамар 97 он гэдэг чинь бол одоо нөгөө IMF юу байхгүй юу? Тийм байна. Нөгөө солонгосчууд алтаа тушаад байгаа юу? Тий, яг тийм үед одоо Минхи ерөнхийлөгч одоо Монголд ирж очиж амьдардаг байсан. Тэгээ тэр хүн маань яг тал биеийн юм жоохон бэрхшээлтэй. Тэгээд хаажээ гэж дуудаад байсан. Тэр нь одоо тослох. Жусон жиг байсан байхгүй юу? Тэгээд би нэг ингээд айгу боддог гэсэн байхгүй. Тэгэхээр чинь 7 хоногт 2 удаа онгоц ирдэг гэсэн шүү дээ. Тэгээд урдаас би E-гийн ерөнхийлөгчтэй айгу сон 2-3 удаа уцаар ирж байсан. Манай ах сайн байдаг. Би нөө сайн байна гэж. Тэгээд өглөө болгон би E-ийн ерөнхийлөгч надтай өглөө бүтэн цаг ирдэг гэсэн байхгүй юу? Тэгээд одоо гэр дотор нь ингээд баахан тэр үе чинь нэг видео нэг бичлэгийн нэг юу гэдэг гэсэн шүү дээ. Би тэрийг ингээд ачиж мачаад ингээд янзлж манзаад. Тэгээд тэр хүн одоо эргээ бодоход үнэхээр одоо дэлхийн хүн байсан мэддэг одоо би бодож байсан. Юу гэхээр дэлхийн бүх дайнуудыг тэр видео одоо юун дээр ингэж тавьсан. Би өглөө болгон тэр нэг Европын дайн одоо юуны дайн мэдгүй гэл дэлхийн бүх дайныг тавиад тэгээ намаа үүсгээд би чинь хамт үздэг. Тэгээ юун саран чи бол статтай хүүхэдтэй чи надад бараг мөнгө өгөх хүүхэд бид одоо ингэ за гэж бодоод 7 хоногт би 2 удаа онгоц тосдог. Тэнд очиод нэг алим, нэг лир, нэг юу ч үл ингэ ирдэг. Би тэг боддог гэж юу. Би одоо ингэ ямар энэ те одоо юм цамаан өвөө вэ? Тэ 7 хоногт 2 удаа онгоц тосдог. Нэг лир нэг. Яг тэрний чинь үлдэгдэл би ичээвч. Өөч бараг идэхгүй шүү дээ. Тэгээ 2 жижигхэн нохоотой. Тэрийг манай дүү угаадаг гэсэн байхгүй юу? Тэгээд тэр 2 нохоо налга болж болоод бид нар чи олж болоод бүр адлаа. Тэгээ би бол энэ бол хувь тавилан гэж боддоо шүү дээ. Хүн болгонд бас яг ийм хувь тавилан байхгүй. Тэгээ би Солонгос улсад бас хайртай. Одоо миний 2 дахь их орон төлөвшөл гэдэг юм уу тийм ээ барыг ах トゥ хамаатан садан одоо ч би буцаал дээ Солонгосын сургуулийн багш болж байгаа. Хүн болгонд одоо заяадаг бас хувь тавилан биш болов. Төрийн бүхэл одоо өндөрлгүүдийн тэ синхроны орчуулгыг хийлээ. Тэгээ би яг энэ амьдралынхаа бүхэл юмыг одоо юу гэдгийг багтаасан гэх юм уу? Тийм номыг одоо бичих гээд айгу зориг. Гэтэ би Солонгос дээр бичиж байгаа. Тэгээд би тухай дийлдэг ах ингээд хичээлдээ ингээд явж байгаа. Амар том ерөнхий сайд ингээд дандаа том аль хөвгтөд. Тэгээ би өөрөө хэлдэг би бол тусламжийн бараа гэдэг. Яасан гэсэн чинь нөгөө тэтгэлэгт ойтсон байхгүй би чи. Тэгээ баахан Вьетнам цэцтэй ингээл тэ. Тэгээ би чи нөгөө онц EGPP гэдэг хөтөлбөрийн онц хамгийн онц сурлагт нь би. Тэгээ би дотор юу ч боддог гэхээр өстой идэ тэ томцоол ингээд тэ ингээд одоо октод нь ерөнхий сайдын охин ерөнхийлөгчийн охин ингээд урдуур орно. Бид нар чи ингээл юм үзэл амаагаал тэ. Тэгээ бид нар сургуулийн одоо тухайн үеийнхаа онц сурлагт нь болж тийм ээ тэтгэлгийг аваад сонинд нь хүртэл гарсан байдгийн. Тэгээд би тэр ухаанд худалдааны төлөвлөгч байсан учраас аим итгэвтэй тийм ээ монголчуудын холбооны дарга 2004 онд би Солонгост хамгийн анхны монголчуудын холбоог байгуулжсэн. Далайн салхи нийгэмлэг гэдэг. Тэгээд ариран телевизээр хүртэл бид нар ярилцлаганд орж ирсэн. Тэгээд одоо би он гарангуудаа би бас топикийн шалгалт өгч байгаа. Энэ өөрөө юу гэхээр би топикийн шалгалт хэрэггүй шүү дээ. Тийм шүү дээ. Би синхроны орчуулагч хүн шүү дээ. Тэгэхдээ би юу гэж боддог гэхээр айцтай байдаг байхгүй юу? Би ингээд амар өөртөө ихтэй юм шиг хөтлөө. Заримдаа би юу гэж боддог гэхээр яна би солонгос хэлээ дотор сурч байдэ. Би буруу одоо насаараа топикийн шалгалт өгч байгаа юм шүү дээ гэнэлгээд. Тэгээд тэр 2 жилийн маань тэр юу маань над тэргүй л дээ. Одоо би хинч үзүүл шаардлагагүй. Одоо би их сургуулийн багш болсон мөртлөө би топик өгөх айгаа хоббитай. Тэгэл Кванжу хотод очивол одоо би энэ удаа Вьетнамд очив гэдэг билүү. Тэр улс тавьж яг надад аяг сонирхолтой байхгүй. Вьетнамчууд яаж солонгос хэлний шалгалт өгч юм бэ те? Солонгос би чинь юу л Кванжу хотод ч нэг өгч байсан. Тэгээ би ингээд ийм өөрөө нэг юм нүүдэлчин гэдэг утгаараа ингээд тэнмээр ингээд хааш чамаагүй. Тэгээд Вьетнамд яаж өгдөг ингээд би одоо энэ жил бас сонирхчихоо. Тэгээд би 3 сард Вьетнамд Хошимин хотод шалгалттай юм байна. Вау. Монголчуудын маань нэг хэцүү юм л гадаад хэлийг амарсаа сурдаг мөртлөө залуучууд маань монгол хэлийг болцсон. Өнөөдөр та Монголд ажиллахгүй байж болно тийм ээ. Одоо Монголын төрийн албаагч болохгүй ч болно. Монгол дээр бизнес жижигхэн уус учраас ирэхгүй байж болно. Таны ирэх. Та гадаад улс оронд биш тийм ээ. Маш сайн англиар ярьдаг байгаад маш сайн унган солонгос хэлтэй байгаад та тэднээс ялгарах ямар ч онцлог байхгүй. Хэрвээ монгол хэлээ мэдэхгүй байх юм бол өнөөдөр тэр өв олон солонгосууд дундаас маш сайн солонгос хэлтэй монгол хүүхэд ялгарах зүйл байхгүй. Та өнөөдөр
сонирхолтой биш байхгүй. А тэгвэл та маш сайн солонгос хэлтэй мөртлөө монгол хэлээрээ маш сайн ярьдаг. Монгол үндэснийхаа тийм ээ тэр одоо агуулгыг өөртөө шингээч гэсэн тэр чанарыг шингээсэн байх юм бол таныг сонирхох байхгүй. Ялгарх тэр онцлог чинь монголчин шүү л гэдгийг би хэлэх гэдэг байхгүй. Тэм учраас би заавал монгол төрж ажиллаач биш байхгүй. Тийм ээ бид нар дэлхийн иргэд мөн. Тэгвэл бусдаас ялгарх онцлог бол яалчгүй монгол. AA copy хятад гэдэг үстэй. Тэгвэл та монгол үндэснийхаа тийм ээ тэр дээлийг зөв өмсчдэг тийм ээ тэр ёсыг мэдчдэг хүнийг хүндлэх тийм ээ тэр ёсыг өгвөл байгалийн дэвтийн онцлогийг та мэдсэн байх юм бол та Англид өгвөл Америкт өгвөл Солонгост та бусдаас өөр өнцгтэй хүндлэнээр тань руу тэмүүлмээр тийм монгол хүнд болно л гэдгийг л маш сайн ойлгох хэрэгтэй. Амжилт гэдэг бол замдаа хурдан хүрэх биш. Энэ бол тууштай байдал, өөртөө итгэлтэй, зорилгодоо хүрэх. Тэр зам нь илүү чухлаа гэж та бүхэн бас ойлгосон баха. За тэгээд энэ подкастыг та нэг л зүйлийг нь ойлгоод авчихсан өөрт чинь эрхэм санагдаж байвал яг энийг сонсох ёстой хин нэгэнд нь хүргэж өгөөрэй гэж танаас чин сэтгэлээсээ хүсье. За ингээд өнөөдрийн дугаар хүргээд өгье подкаст байлаа. Бидэнтэй хамт байсан Батгэрлэгчтэй баярлалаа. За баярлалаа. Хүргээд өгье подкаст.